Дараагийн мэдээлэл танилцуулъя. Эрдэмтэд сүүлийн үед тархиттай холбоотой ихэнх сонирхолтой судалгаануудыг хийж байгаа юм байна. За шинэ судалгаанаас үзэхэд хүний тархинд олон чухал эргэлтийн цэгүүд байдаг. За ялангуяа хүмүүсийн талаарх өмнө тархины үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүсийн насыг бол ангилдаг ангилалд өөрчлөлт орох боломжтой харагдаж байгаа юм байна. За эрдэмтдийн хийсэн шинэ судалгаанаас үзэхэд хүний өсвөр нас 32 хүртэл бол өргөжлөх боломжтой гэдгийг нь тогтоосон байна. За учир нь бол хүний 9, 32, 66, 83 наснд хүний тархи хөгжлийнхөө 4 томхон эргэлтийн цэгт хүрдэг гэдэг нь тодорхой болсон. За мягмар гарагт Nature Communication сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгаанд 90 хүртэлх насны нийтдээ 4000 орчим хүний тархины зурганд тулгуурлан судалгаагаа нийтэлсэн байна. За судлаачид эдгээр өгөгдлийг ашиглан тархины хөгжлийг зураглаж хүний тархи 5 үе шатыг дамждаг бөгөөд үүнд өсөж томрох, төлөвшөх, доройтох гэсэн амьдралын 4 чухал эргэлтийн цэг байдаг болохыг тогтоосон байна. Хамгийн чухал нь эрдэмтэд 32 насгаас болохоос өмнө хүний зан чанар, оюун ухаан нь бол өсвөр насны хөгжлийн үедээ байдаг. За энэ үеэс өмнө бол тогтворчих боломжгүйг тодорхойлсон байна. За судалгаагаар тархины хөгжил нь хөгшрөлт ба хөгжил гэсэн 5 тусдаа үе шатыг дамждаг. За тухайлах юм бол бага наснд төрснөөс 9 нас хүртэлх хугацаа байдаг юм байна. За өсвөр нас нь 9-өөс 32 нас, насанд хүрсэн үе нь 32-оос 66 нас хүртэл, хөгшрөлтийн ихэнх үе буюу 66-аас 83 нас хүртэл. За хөгшрөлтийн хожим үе буюу 83-аас хооших насыг бол үүнд хамааруулж үздэг. За тархи төрхөөс хөгшрөх хооронд бол шинэ орчин нөхцөл байдал дасан зохицохын хэрээр 9, 32, 66, 83 гэсэн 4 наснд тархины хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоосон. Эдгээр өөрчлөлт нь бэлгийн боожилт, хувь хүний тогтворчлалт, өөрчлөлт болон буурал зэргээр тодорхойлогддог юм байна. За хүүхэд насыг авч үзэх юм бол төрснөөс хойш 9 нас энэ хугацаанд тархины саарл болон цагаан бодис хурцтай хөгждөг. Америкийн нэгдсэн улсын Джон Хопкинсийн анагаах ухааны сургуулийн мэдээлснээр саарл бодис нь голчлон мэдээллийг боловсруулах, тайлбарлах зорилттой байдаг бол цагаан бодис нь уг мэдээллийг мэдрэлийн системийн бусад хэсэгт дамжуулдаг. Уг тайланд өсвөр наснд шилжих нь дааврын өөрчлөлт болон мэдрэлийн биологийн өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгцийн эрүүл мэнд, танин мэдхүн болон зан уулын эмгийн эрсдлийг нэмэгдүүлэх болохыг тогтоосон. За өсвөр нас нь 9-өөс 32 нас. За өмнө нь бол өсвөр насыг бэлгийн боожилтоос хойш эхлээд 20 нас хүртэл дуустдаг гэж үздэг байсан бол энэхүү шин судалгаагаар өсвөр нас түүнээс илүү хугацаанд үргэлжлэх боломжтойг бас тогтоосон байна. Хүн өсвөр насаа туулаад насанд хүрэх нь бол олон соёл болон түүх, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалаад улс орон болгонд өөр байдаг юм байна. За энэ бол зөвхөн биологийн шилжилт гэхээс илүү нөхцөл байдлаас хамаардаг зүйл байна. За бидний судалгааны үр дүнгээс харахад барууны орнууд, за тэр дундаа Их Британи, Америкийн нэгдсэн улсад өсвөр насныхны топологийн хөгжил нь тархины сүлжээ нь топологийн хөгжлийн шин чиглэлийг эхлүүлэхээс өмнө буюу 32 нас хүртэл орчим үргэлжлэх болохыг судлаачид тогтоосон гэдгээ хэлсэн. Судалгаагаар барууны орнуудад 32 нас хүрэхэд тархи нь амьдралын бусад эргэлтийн цэгүүдтэй харьцуулахад хамгийн их өөрчлөлт шилжилтийг мэдэрдэг болохыг тогтоосон. Учир нь энэ үед бол тархины цагаан бодисын бүрэн бүтэн байдал болон хэмжээ хурцтай нэмэгдсэн. За судлаачид барууны орнуудад үүний шалтгааныг нь тодорхойлж чадаагүй. Гэхдээ дэлхийн бос нутагт хүмүүсийн өсвөр наснд хүрэх хугацааг янз бүрээр тодорхойлж байгааг бас судалгаандаа онцолжээ. Насанд хүрэхчдийн хувьд бол 32-оос 66 насны хооронд бол насанд хүрэх нас гэж үздэг. Судалгаагаар тархины хөгжил амьдралын эхний 2 үе шатанд хурцтай явдаг бол насанд хүрсэн үе буюу хамгийн удаан үргэлжлэдэг энэхүү үе шатанд тархи илүү удаан хөгждөг 60 хүртэлх наснд томоохон эргэлтийн цэг байхгүйг тодорхойлсон. За харин хөгшрөлтийн ихэнх үе буюу 66-аас 83 наснд тархины огцон бууралтын шинж тэмдэг илэрдэггүй ч цагаан бодисны бүрэн бүтэн байдал буурснаас болоод тархины холболтын хэм маягт өөрчлөлт гардаг. Тархи энэ үед бол тусдаа хэсгүүдэд илүү бие даасан байдлаар ажиллаж нэгдмэл байдлаар ажиллах нь багасдаг юм байна. 60-аад насны ихэнх үед бол эрүүл мэнд, танин мэдхүн чухал өөрчлөлтүүдийг харагддаг. Олон хүн зүнөх болон цусны даралт ихсэх зэрэг өвчнөд нэрвэгддэг тархины хөгшрөлтийг хурцдагдаг болохыг эрдэмтэд тогтоосон. За харин хөгшрөлтийн хожим үе буюу 83-аас хойш наснд тархины хөгжлийн энэ үеийн талаарх мэдээлэл бусад үе шатуудаас бага байгаа. За төврийн хэмжээ бага байсантай холбоотойгоор энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох боломж хязгаарлагдмал байгаа. Гэхдээ судалгааны үр дүн нь тархины холболт бур хандлагатай байгааг бас тодорхойлсон. За энэхүү өсвөр насны талаар хийгдсэн судалгаа нь бол шинэ өөрчлөлтийг авчирч байгаа. За өмнө нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдгдснээр өсвөр нас нь 12-оос 19 насны хооронд хэлбэлцдэг гэсэн ийм үр дүнд хүрсэн болов шинэ судалгаагаар үүнийг үгүйсгэж байгаа. За 2018 онд Lancet нэртэй анагаах ухааны сэтгүүл хэвлэгдсэн тайлангаас үзэхэд өсвөр нас 20 наснда дуустдаг болохыг бас тогтоож байсан. Гэвч бол Английн Кембриж их сургуулийн мэдрэлийн информатикийн профессор судалгааны судлаачдын нэг болох Дункан
устдал independent сонинд ярьцлага өгөхдөө шин тайлан тархины эмзэг байдлыг илүү нарийн сайн ойлгоход бол туссан гэдгийг судалгааны ач холбогдлыг тайлбарлахдаа дурдсан байна.